Энэ бэлэгтэй сайхан өдөр энэ савхалаханаг өчүүхний хэсгийг засаг тогтчууллаа. Би өр хүүхдүүдийнхээ хамтаа. Миний хань яах вэ? Жилийн өмнө бурхан болчихлоо. Тэрний боён зориулаад би энэ сургуультай хөрөнгө оруулж байгаа шүү. Та нар хүчээ өгнө. За ингээд төлхүүрийн. За эдийн дээр хатаг эдийн дээр цай сүүгээ. За хэрэг ингээд төлхүүрийн Мянга наадын буян заяа. Энэ сайхан буйныг хийгээд байгаа төлөв баяртай байна. За энэ өрөө минь үйлчлэгээний ажилтнуудын өрөө юм байна шүү дээ. Тий. За. Аяач хэд хэдийн зүгээс энэ өчүүх юм би гардуулж байна. Би гоё баярлалаа. Баярлалаа. Үр хүүхдэд нь маш баярлалаа. За баярлалаа. Оо, за энэ юм байна шүү дээ. Энэ тол молноор яа игээд байгаа юм бэ? Зүрх мөрхтэй. Нэг зүрх зүрх аав зүрхтэй. Та ч одоо хэдэн хүүхэд нь одоо яаж оролцсон үе шээ одоо? 5 хүүхэдтэй. За. 2 хүүргэнтэй. За. 2 бэртэй. Ааха. Тэгээд 5 хүүхэд маань 5 удаа 2 хүргэн 2 бэр ингээ 9 хүн гарвээ надтай нийлээд 10 хүн би ч хамаараад орцсон доо. Амаараа масаа орсон байгаа. Амаараад орцсон доо. Цагаатаар хүүхдүүдээ эренгүүт нүүргэсэн гэж байгаа шүү дээ. Та чи ханы чи юугээр таатын чи шалж гэдэг юм уу? За ер нь гаргаж өгөө шүү гэ. Тэгээ хүүхдүүдтэй яасан гэхээр нөгөө 100 болохоор амралт эхлэхээр хийе гэсэн гэж байгаа. Тэгэхээр амралт болохоор та нарын ажил яг идэх хэлдэг. Яг одоо хийж өгөө. Нөгөө хүүхдүүдэд шамдуулсан гэж байгаа шүү дээ. Тэгээ хүүхдүүд нь хүүхдийн баярын 2 баярын 2-3 хоногийн амралтаар амжуулж байгаа юм шүү дээ. Тэгээд ийм гоё гарын уртай хүүхдүүдийг бий болгоцсон. Тэгээд дээрэс нь их гоё хүмүүжигтэй манай аяагч хүүхдүүд үнэхээр мундаг байгаа. Тэгээд одоо манай сургуультай байхгүй ийм гоё үлгэр жишээ ийм комитет очлоо. Бас хийж үдээхэд гар бие болцсон хүн байна. Хоёр хүүхэн даачсан хөөрхий. Гэсэн захиасаа ярь зөвлөлтөөр хөдөлгөөний түгээл заамч гэсэн энэ өрөөг нэг юм болгоод үгүй чадах ядгараад зүтгээд их л болох хэтээхэн бас нэг шинэлэг санаа гаргаад ингээд нэг тогтчлоод тэгэхээр би томилээд иймэрхүү тогтчулж өглөө. Ажиллаж байсан газраараа тэтгэврт орсныхаа дараа өдөр орж ирэхэд ямар санагддаг вэ? Би орж ирээд энэ жижигэр үүдэн дээр их суудгийг. Заримдаа энэ жижигэр үүд суугасан гэж их бодсон. Хүүхдүүд харахтай их сайхан л дээ. Хүүхдээ ажилласан бодоод насаараад юм сэтгэл хөдлөдөг. Одоо концертын үедээ нэг морь урдаж байгаа чинь сэтгэл чинь тэгээ хөөрөл нэг сонио үйлдэх байгаа юм шиг болоод ингээд идэв шүү дээ. Энэ сайхан Хоёр урдаа уяаш гэлээ. яг тийм шиг болд юм биш үү? Тэгээ сайхан шамнараа хамбуушаа сайн үгээд Хүүхдүүдийн чинь одоо урлагийн үзлэг гэхээр нэг тийм юм болдог доо гэж дотор ирээс байгаад байгаа юм чинь. За олимпиад гэхээр за нэг тийм юм болсон доо гэж бодогдоо. нэг юм яриад байгаа багш. Тэгээ нэг 11 дараа их төгсөөд манай ангийнхан нэг юм орхон өгсөөл нэг ангийнхаа хүүхдэд очихоор явлаа. Тэгээд явсан чинь нөгөө орхон голын урд буучжээ бид нар. Тэгээд нөгөө орхон голоор гарчил тэр айд очиж байсан чинь нэг намагтай хөр. Тэгсэн чи одоо манай ангийн гомсор ингээд нэг шав. Одоо тийм юм багш болчихсон шүү дээ. Багшаа би таны үүрчил гэдэг. яах юм би одоо их тарган одоо хүндээ чи чадахгүй л гэдэг. Яа гэм бэ би үүрчиг саргаад үүрчиг. Үүрээд авсан чи нөгөө саяга нуруунд дээр байж захтаар бодоод байдэ. Яана одоо энийг заримдаа захиад авчихсан гэж хичээл. Тэмдэг шүү дээ. Хүүхч одоо тийм сайхан нэрээ загнуулжсэн, захиужсэн чи өөр тэгж юм хүн бодохгүй тийм. Хөөхөн цагаас чи яг хүүхдэрээ л. Яг хүүхдэрээ байдаг байлээ шүү дээ хөөхөн. Яач нь одоо ер нь тэгэл энэ
хийхгүй юм гэж байхгүй дээ. За. Энэ үн чинь одоо Сургуулийг бол яваа хичээл тойрсон манай хамгаалагч захирлын ажлыг хүртэл одоо хий. Энд байгаа бүх багш сурагчид өдөртлгүүд бас жоохон имэн шүү дээ. Яагаад гэвэл шодрог учраас. Нөгөө тэр тэгж जैन энэ ингэж जैन. Тэггүй яасан ингэж яасан. Тэгэх жишээ нэмийг бол одоо яруу тунгалаар хэлэндээ манай хүн чинь. Тийм учраас одоо ер нь бас их хүндлэгдэж ирсэн тэр чанараараа. За тэгэл энэ гадуур байгаа нь мод зодны хаана жасрагны төгөл хамгийн гол тэрийг бол ерөөсөө тэгэл энэ бүх ажлыг хийн. Гүйдэн өглөө өвөл одоо цас орсон байх хамгийн түрүүн дээрээ хэдэн цаг жирдээ мэдхгүй манайг ирэхэд л хизээ энэ үдшин цэвэрлсэн байх жишээ. Тэр бол наад захын асуудал. Тэгэл одоо энэ бүх ангиудыг орж гарч байгаа хүүхдүүд тэр анги танхимд юу болж байгаа болгоны хүртэл мэднэ. Ямар хүүхд хаана яаж чадлагууд энэ багш айгууд тэрийгээрээ тиймэрхүү юмнуудыг хүртэл одоо бас андахгүй хэлчихдэг. Тийм айхтар нэг одоо их айхтар ажилсгийн хажуугараас гэрхаа их ухаадаг. Ингэж л одоо хандж ирсэн. Ийм л одоо хүндээ. Хамгийн гол нь энэ одоо нөгөө энэ моднуудыг их сайн арчилжээс энэ жасрагны энэ их суурийг өөрөөсөө даяа тавьсан. За ганц энэ дэвш энэ дээр бас их Монгол гэж уулчны базууга. Тэрний жасрагны баз тэтгүүртэй гарсан хойно бас тэнд жасрагны төгөл бас байгуулсан. Одоо мод тарихаар их одоо уртуудаа настай их буян байдаг гэдэг хүмүүс ярьдаг штэ. Ер нь бол одоо энэ жасраг энэ сургуулийн жасрагны төгөлийг бол ерөөсөө анхан эхлэж бий болгосон хүн бол манай юм байнамаа. Тэр одоо өхөр тэрдгийг ажилчиж хоргоолч тэгэж өхөр ерөөсөө ийм ажилсан хүн байнамаа. Ингээд аяаш чи та эрүүлэн сайн бүхнийг хүсэн өрөөл. Энэ ингээд өөрийгөө суулгасан модуудаа ингээд сургуулаар эргэж тойроод хараад явхаар ямар санагдах юм бэ? Ямар гоё вэ? Ямар ч энэ мод тарьсан хүн өндөр наснд гэх яана би ч үгүй би хаад тэгж боддог. Яна энэ моднуудын тоогоор насвал яана гэж бодоод бичсэн. Одоо өөрийн гэрээс дутах юм байхгүй болчтой юм бэлээ хүн чинь гадар удахлаараа. Тий би чинь насаараа эхлээд ерөөсөн сургууль ажил хийх 18-тай ажилд ороод сүүлийн 8 жилийн сургуульд надаас өндөр болсон байгаа юм те. Ийм өндөр. За энэ модыг ёстой нэг төөх хэрэгтэй байхад нь суулгаж арчил тордоод 3 жил би тордож яг 3 дахь жил дээр л жимсээ өгдөм байлээ. Өгдөг л гэсэн. Тэгээд яг 3 дахь жил дээр өгөөл би тэгээд нүгсэн юм байгаа юм. Тэгээ сайхан байна уу сайхан байна. Энэ чинь 460-аад л мод байсан юм да. Одоо тэгэхээр нодон намар ирэхэд янзын гоё юм сургаж байсан чинь би сургуулийн хүүхдээр ч төлсөн. Тэр 10-нд тэр төсөл ирээд тэгээ наран чимэг захирал яваад энэ юу яасан. Тэрийг авцраад тэгээ энэ Өөрхангай аймгийн 18 сумын бүх сургуулиуд Ягаас 10 хэрийн бүх сургуулиудад өгсөн байлээ. Тэгээ жилийн дараагаар яасан чинь төгрөгийнх 30% манайх 100% өргөсөн байхгүй юу? Бусдад бүгд өгсөн байхгүй. Тэгээ яахав даа надад нэг хөдөөж хүн тэрэг өгсөн юм аа хөөхий. Хөдөөж хүн тэрэг өгчээсэй. Бүр улсын хурлын гишүүн зээнх бол дэрээд намайг дуудаад надад өгчээсэй хөөхий. Тэгээ би тэрнээс хойш 3 жил болгол яг жимсийн өгүүлэл тэгээл гарсан юм байна. Одоо жил болгон хүмүүс энэ төгдөөс жимс түүгээд хичээл ороод тэгээ өдийн цайнда хэрэг. Бид нар бага ангийнхныгаа төвшөөтэй ээшээ одоо часганы талбайд ажилладаг. Тэгээд часны талбайд ажиллахаас гадна эрүүл мэндийн боловсрол олох чиглэлээр мэдээлэл өгөө гэдэг. Тэгээд ер нь бол часганы ашиг тус часганыг тарж ургууснараа ер нь хүний биед ямар амин дэмтэй ийм одоо витаминууд агуулгадгийг гэдэг талаас нь багш нар сайхан хэлж өгөөрэй. Нэг шилхийг одоо төмсөл гэхэд одоо хэд болдгийг харах жишээ нь ингээд жинхэнэ практик татлагтай л хүүхдүүд өөрсдөө олж авдаг гэсэн үг. Тэгээ ер нь бол манай сургуулийн хүүхдүүд ганцхан одоо хичээл сургалтаа оюуны нэг спорт гэхээсээ гадна амьдрал ахуйд хэрэгтэй энэ практик татлага олж авах энэ талын зөвхөн ойлголтуудыг олохын төлөө бас нэлийн чармалж ажилладаг. Нэг өндөр ургасны хэрэггүй байгаа мó. Сайн хайласууд мэдээч аяш өгчтэй холбоотой байгаа да. Эдгээр чи надтай.
хэдэн онд та ах хийчихсэн бэ? Тэгэхээр 13 онд ерөөсөө бүгдээ суулгасан шүү дээ. Тийм үү? Тий. Зарим нь нөхрийг ухсан манай мод халигч хөөхийг. Тэгээ манай сургуулийн зүүн талд байсан. Тэгээ тэрийг нөгөө бүтээн байгуулалтууд болохгүй дээшээ нүүлгэн авчирч суулгачаад за та нараа өрөнд орно шүү аягчийн модыг амьдлахгүй та нар өрөнд орно шүү гэж үйлчлэгийн нийтдээ үүрэг даалгавар өгч ирсэн тий. Ер нь байг шалгана штэ наад хүн чинь өөрөө тий. Сургуулиар орж ирэх болгондоо байг шалгана хараа штэ. За тэгээ одоо өхөж шүү та нараа минь амь насыг бүртгэчихүү гээл. Одоо тэрнээс их хайштай манай эд. Бай тийшээ усан тэр болонд байж байгаа. Тэгээ би манай ач хойхон бас их хөөрхөн хүм тус бүр ингээд агчмаад худалдаж аваад тэгээ бүгдээрээ суулгаж ирсэн. Тэгээ тэр маань ингээд урагж байгаа. Манай инхмэ агч маань ингэж хариуцаж авч ирсэн тухайн үедээ. Тий одоо тэр хамгийн үзүүрт нь байгаа нь манай аяа их чи өрөөж ирсэн хоёр агч. Хамгийн сургуулийн яг уртлын хэсгэр байж байгаа хайлаасууд байна. За тэгээ энэ нөгөө шарх хааснууд байна. Тий. Эдгээрийг суулгаж ирсэн юм да. Тэгээ зүүн талд зөндөө мод ирсэн. Тэрийн нүүлгэн сургалт хийгээд энэ сургуулийн баруун талд ирсэн байж байгаа. Хамт ажиллаж байсан, хамтран зүтгэж байсан хүмүүстэй сэтгэлийнхаа үгийг хэлээч. За энэ сургуульд хамт ажиллаж байсан Захирал Наран чимэг, нийгмийн ажилтсан Алтхан чимэг, менежер Цэцгээ, Баццэг багш эдэртэй өстө. Энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан байна. Сургуулаараа бүгдээрээ нэг сайхан уулзах юм. Одоо зүгээр амьдрал сөгөд хол явчих юм аа. Тэгээд яг тэр үед тухайн үед ажиллаж байсан. Иймч Энгтуя, Нярав чулуун цэцэг, үйлчлэгч Энкма, үйлчлэгч Урт насан, үйлчлэгч Хамсран гэл бид нар шүү дээ. Яг нэг гарын л улсууд байлаа шүү дээ. Хин юуг нь яг нэгнийхээ үгэнд. Хэдүүлээ тэгж ажилладаг байлаа. Хөөрхий сайхан байна. Наад тэднэртэй тэгээд одоо урт нас удаан жаргах юм. Ерөөлөг дэвшүүлээ да. Тий хаваа гадар бүгдээрээ сайхан ажилдаа явж байна. Зарим нь өндөр насны төвөрт орчоод тэр орондоо суугаад өр хүүхдээ асраад байж байна. Сайхан байна шүү дээ. Энэ сайхан сургууль, энэ сайхан эрдэнэ өргөний буян бид нарыг эвээгээд байж байгаа юм чинь. Бүгдээрээ л ирүүл байж байна. Төрлөх сургуулийнхаа залхамж халаасан ажилчдын ажиллах амрах таатай орчныг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж үйлчлэгээний ажилчдын өрөөг гэр бүлийн хамтаар иж бүрэн засварлан догчуулж өгсөн тань гүн талархал илэрхийлж талархал хадгалуулва. Танд болон таны гэр бүлд эрүүл сайн сайхан бүтээх бүсээ өрөө сайн улс бүхэн дэлгэрэх болтугай. Эрдэнэ боловсролын 2 дугаар сургууль 2026 оны 6 сарын 6 гэжээ. Ингээд баяртай гарын мэдээ. Атоолаа ингээд олон өргөө цагаан гэр бас би болох үнэтэй хувь нэмэр санаачлага одоо дандаа дэвшүүлж идэг танд хууль их баярлалаа. За яа дэстэй баярлалаа. За